Тэгэхээр хүний амьдрал бол яг л аялалтай адилхан гэдэг. Гэхдээ энэ аялал бол амархан бас зугаатай зүгээр нэг сайхан аялал биш. Яг л цөл дундуур туулан явж байгаа мэт заримдаа хүнд хэцүү, бэрхшээлтэй, зовлонтой байдаг. Тэгвэл энэ аяллын туршид бидэнд Бурханд итгэл байх үед мөн бидний итгэл Бурханы өмнө дуулууртай байх үед энэ аялал бидэнд үнэхээр аз жаргалтай, бас утга учиртай, мөн Бурханд талархал, магтаалыг өргөсөн тийм онцгой аялал болж чадна гэдэгт та итгээрэй. Тэгэхээр аялал бол зүгээр нэг цэгээс нөгөө цэг рүү биднийг аваачдаг тийм нэгэн зүйл биш. Харин аялах явцад бид аливаа зүйлийг суралцаж, бас ухаарч, өөрчлөгддөг ийм үйл явц, ийм онцгой үйл явц гэж байна. За тэгэхээр бид ямар нэгэн газрыг зорихдоо эх орондоо ч юм уу эсвэл өөр гадны улсыг зорж ямар нэгэн онцгой аяллыг төлөвлөх үед хэдийгээр тэр маш хол боловч эсвэл маш өндөр зардалтай ч юм уу янз бүрийн золиос зориулалт гарах хэрэгтэй боловч бидэнд тэр аялал үнцэнтэй гэж бодогдох юм бол бид тэр бүх төлөөсийг нь төлөөд зориулалт золиосоо гаргаад тэр аяллыг хийдэг гэсэн. За тэгвэл Христэд итгэгч бидний хувьд бидний хамгийн үнцэнтэй, бидний амьдралын хамгийн чухал аялал бол бид нар энэ дэлхийгээс мөнхийн улс руу бид нар гэрлүүгээ явж байгаа тэр онцгой аялал юм. Тэгэхээр Библиэлд олон янзын аяллуудын тухай гардаг. Энэ олон аяллуудын дотроос маш их онцгой, маш их сургамжтай аяллын түүх болох тооллого номыг та бүхэндээ бүлэг үлгээр нь тайлбарлан хүргэхэд бэлэн болсон байна. Тэгэхээр өнөөдөр бүгдээрээ тооллого номын 1-2 дугаар бүлгийг хамтдаа үзэх болно. Тэгэхээр энэ хоёр бүлгийг бид нэр багцлаад нэрлэл гэх юм бол амлагдсан газрыг зорьсон нь гэж хэлж болох юм. Израильчууд Бурхны амлсан газар болох Канаан нутгийг зорин аяллаа эхлүүлж байгаа гайхамшигтай түүхээс хамтдаа суралцсана гэсэн үг. Тэгэхээр C.S. Lewis хэлэхдээ энэ дэлхийг болов shadow land буюу сүүдэртэй газар юм а гэж хэлсэн нь хэдийгээр энэ дэлхийд олон гайхалтай сайн сайхан зүйлсүүд байгаа боловч бүхэл зүйл яг л нэг сүүдэртэй байдаг мэт хүний амьдралын утга учирыг дүгнэж хэлсэн байдаг. За тэгвэл энэ амьдралд бид хэрхэн тэр мөнхийн утга учиртай жинхэнэ аяллыг бид нар олж авч чадах вэ? Тэгэхээр хүмүүсийн амьдралыг хүний амьдралыг аялал гэж хэлэхдээ энэ аялал нь яг өлгий авс хоёрын хооронд үргэлжилдэг нэг талаас удаан юм шиг боловч нэг талаас маш богинохон ийм аялал юм а гэж хэлдэг. Харин энэхүү аяллынхаа явцад хүн Есүс Христтэй уулзах үед тэр хүний амьдрал, аяллын чиглэл, утга учир, зорилго гэд бүх зүйл нь өөрчлөгддөг байна. Тэгэхээр бид нар Есүс Христэд итгэх үед бидний амьдралын энэ аяллын маань төгсгөл үхэл биш харин бидний амьдралын аяллын төгсгөл маань Бурхантай уулзах, мөнхийн улсад очих гэсэн энэ гайхалтай аялал болж өөрчлөгддөг гэсэн үг. Тэгэхээр тоолго ном дээр Израильчууд Бурханы амлсан газар болох тэр Канаан нутгийг зорин явсан. Тэд Египтийн боолчдоос чөлөөлөгдөж Бурханы хүч чадлаар аврагдсныхаа дараагаар тэд Бурхан доторх өөрсдийнхөө тэр шинэ хувь тавилан, тэр гайхамшигтай итгэлийн аяллаа инхүү эхлүүлсэн ба. За тэгвэл Христэд итгэгч бидний хувьд бидний итгэлийн аялал бол Бурханы амлсан газар болох мөнхийн улсыг зорин явах энэ аялал байх нь. Дундад зууны үед Христ итгэлт зохиолч нар Есүст итгэгчдийг Homo Viator буюу аялагч гэж нэрлсэн нь их учиртай юм. Яагаад гэвэл бидний итгэлийн амьдрал гэдэг бол тэр чигээрээ аялал байдаг юм а. Тэгэхээр тоолго ном биднэрт итгэлийн амьдрал бол аялал гэдгийг бас энэ сүнслэг аялалд бид нар хэрхэн аялах ёстой юм бэ гэдгийг зааж өгдөг онцгой тийм ном байна.
Тэгэхээр ерөнхийд нь тоолго номыг авч үзэх юм бол Израильчууд яг 40 жил цөлөөр явсан энэ түүх гардаг. За гэхдээ эхний 1 жил нь бол яг Египтээс гарсан боолчлын гэрээс чөлөөлөгдсөн энэ түүхийн тухай өгүүлдэг болвол за дараа нь бурхан одоо Израильчуудыг одоо Синай ууланд аваачаад тэдэнд одоо тахилч байхтай тэр одоо арга замыг зааж өгсөн. За энэ тухай Левит номдоор гардаг тийм үү. Тэгэхээр хэрхэн бурхны ариун ард түмэн тахилч ард түмэн байх ёстой вэ гэсэн онцгой гэрээг байгуулж онцгой сургалтанд тэд нар хамрагддаг. За энэ нэг одоо 40 хоногийн туршид үргэлжилсэн гэж үзэх юм бол үндсэндээ 38 жил одоо яг цэвэр цөлөөр аялсан энэ түүх байна. Тэгэхээр энэ аялын түүхийн 90% нь тоолго номдор гардаг гэсэн үг. За тэгвэл энэ түүх бол зөвхөн Израильчуудын өнгөрсөн түүх биш, өнөөдөр бидний түүх юм аа. Энэ түүхээс бид нар суралцахын тулд өнөөдөр бидэнд бичигдэж үлдсэн гэдгийг бид нар харах хэрэгтэй. Мэдээж Израильчуудын хувьд бол энэ түүх амархан байгаагүй. Тэд нар маш олон удаа унсан, алдсан, ялагдсан энэ түүхүүд байдаг. Гэхдээ энэ бүгдийн дундаас Бурхны агуу нэгүсэл тэдэнтэй хамт байж тэднийг эцэн хүртэл нь хөтлөн дагуулсан энэ гайхалтай түүхээс хамтдаа бид нар суралцсна гэсэн үг. За тэгэхээр өнөөдөр бүгдээрээ тоолго номын 1-2 дугаар бүлгээс 3 чухал хэсгийг зүйлийг хамтдаа сурах болно. За эхнийх нь сүнслэг аялагч хүний хувьд сүнсний хувьд насанд хүрсэн байх хэрэгтэй гэсэн энэ чухал зүйл байна. За тэгэхээр аялал бол зүгээр нэг газар руу очдог зүйл биш те. Энэ аялын явцад бид нар ухаардаг, суралцдаг, өсдөг, төлөвшдөг зүйл юм а гэж бид нар урд нь ярьсан байгаа тийм. За бид тоолго номыг бүхэлд нь харах юм бол 3 хэсэгт хувааж болно. Эхний 10 бүлэг бол те Израилийн анхны үеийнхэн Египтээс гараад тэдэнд анхны тоолго болоод за аяллаа эхлэж байгаа энэ үйл явц гардаг. За энэ бол 20 хоногийн үйл явдлыг бол эхний 10 бүлэгт багтаасан болол за 10 дугаар бүлгээс 25 дугаар бүлэг хүртэл бол бүхэл бүтэн 38 жилийн тий Израилийн анхны үеийн туулсан тэр урт удаан аяллаа тухай өгүүлж. За харин төгсгөлийн хэсэг буюу 26-аас 36 дугаар бүлэг нь бол 5 сар буюу тий үлдсэн аяллаа яг тэр төгсгөл хэсэг дүгнэлт гарч байгаа. За энд бол Израилийн дараа үеийнхэн буюу тий 2 дахь үеийнхэн гарч ирээд Бурхны амлагдсан газар болох Канаан нутагт ороход яг бэлэн болж байгаа ийм үйл явдал гарч ирж байгаа гэсэн. The numbers буюу англи хэлэн дээр тий тоолго гэж энэ номыг нэрлсэн. Яагаад гэвэл тоолго ном дээр 2 удаагийн хүн амын тоолго гардаг. За мэдээж эхний хэсэг нь Израильчуудын аяллаа эхэнд хийгдэж байгаа хүн амын тоолго юм. Тоолго номын 1-р бүлгийн 1-3 дугаар ишлэлээр харах юм бол Израильчууд Египтээс чөлөөлөгдснөөс хойш 1 жил 1 сарын дараа Бурхан Мосег дуудаж Израилийн ард түмний хүн амын тоолго хийгсэн байна. Тэгэхээр энэ тоолгонд онцгойлон дайн тулаанд явах чадвартай 20 болон түүнээс дээш насны эрчүүдийг онцгойлон тоолсон байна. Тэгэхээр энэ нь сүнслэг аялал буюу итгэлийн амьдрал гэдэг бол сүнслэг тулаан юм а гэдгийг бидэнд харуулж өгч байна. 20 болон түүнээс дээш насны дайчид энэ тулааны урд нь явж, харин хүүхдүүд болон эмэгтэйчүүд энэ тулааны ард нь байж тэд нар зуучлан залбирал болон бусад зүйлсээрээ хамтдаа сүнслэг тулаанд орох ёстой ийм Бурхны онцгой дуудлага байгаа. Тэгэхээр энд биднэрт хүнд зөвхөн махан биеийн нас байгаа зогсохгүй сүнсний нас гэж байдгийм а гэдгийг зааж өгч байна. Тэгэхээр мэдээж махан биеийн хувьд насанд хүрсэн хүн гэдэг бол 20 ба түүнээс дээш насны тулалдах чадвартай хүмүүс байх нь. Харин сүнсний хувьд насанд хүрсэн хүн гэж яг ямар хүнийг хэлэх вэ? Эхнийх нь сүнслэг тулалдаанд орох чадвартай тийм хүнийг сүнсний хувьд төлөвшсөн насанд хүрсэн хүн гэж хэлнэ гэсэн. Тэр Израилийн 12 овг аймгийг тоолох үед эхний тоолгонд 603,550 дайчид тоологдсон ба.
сүнслэг дайчид гэсэн үг тийм үү. Тэгэхээр өнөөдөр Бурхан Монгол чуулганы дотроос сүнслэг дайчдыг дуудаж, сүнслэг дайчдыг тоолох юм бол хичнээн сүнслэг дайчид тоологдох болов. Тэгэхээр Бурхан итгэгчдийг Христ итгэгчдийг сүнслэг дайчид байхаар биднийг сонгосон, биднийг дуудсан гэдгийг эндээс бид харах учиртай. Тэгэхээр Израилийг 2 удаа хүн амын тоолго хийсэн гэж юм те. Тэгэхээр энэ тоолгыг харьцуулан үзэх юм бол биднэрт маш чухал мессежийг өгдөг. Тэр эхний тоолгонд би сая хэлсэнтэй 603,550 эрчүү тоологдсон бол харин тоолго номын төгсгөлийн хэсэг буюу 26 дугаар бүлэг дээр хийсэн тоолгыг харах юм бол 601,730 эрчүү тоологдсон байна. Тэгэхээр 38-9 жилийн хугацаа өнгөрөхөд яагаад израильчуудын тоо нэмэгдээгүй харин буурсан байна? Энэ дайн тулаанаас болсон уу? Эсвэл тэдний дуулуургүй байдлаас болсон уу? Эсвэл тэдний гим нүглээс болсон уу? За энэ түүхээс бид нар суралцнаа гэсэн үг. За ямар ч гэсэн энэ цөлийн аялалдтай гараан дээр маш олон хүмүүс зэрэг зогсоод энэ гараагаа эхэлсэн. Харин харамсалтай нь барайнд цөөхөн хүмүүс орсон гэдгийг хэлж байна. Маш олон хүмүүс цөлд үхсэн гэдгийг хэлж байна. Тэгвэл итгэлийн амьдрал бас ялгаагүй. Маш олон хүмүүс итгэлийн гараагаа амжилттайгаар баяр хөөрдөө эхэлдэг боловч харамсалтай нь цөөхөн хүмүүс бас төгсгөлд барайнд ордог гэдэг нь үнэн байдаг. Тэгэхээр Бурхан сүнслэг дайчдыг итгэлийн дайчдыг Бурхан дуудаж байна. Тэгвэл сүнслэг дайчин гэдэг маань сүнслэг хүч чадлыг Бурханаас авсан байх ёстой. Тэгвэл тэр сүнслэг хүч чадал гэдэг бол ямар ч үед Бурханаас зуурах, Бурханд итгэж найдах явдал ба. За тэгвэл ямар хүнийг сүнсний хувьд насанд хүрсэн хүн бэ гэвэл эхнийх нь сая бид нар үзлээ те сүнслэг тулдаанд орох чадвартай хүн. За тэгвэл хоёр дахь нь итгэлийн хувьд насанд хүрсэн хүн гэдэг бол илүү их эзэнд найдвараа тавьдаг хүн гэж хэлж байна. Бид өөртөө юм уу эсвэл бусдад эсвэл ертөнцийн альва нэгэн зүйлд биш те илүү их Бурханд найдвараа тавьдаг, илүү их Бурханд итгэж найддаг тийм хүн байх нь. За харин гурав дахь нь гэх юм бол сүнслэг байдлаар төлөвшсөн насанд хүрсэн хүн гэдэг бол илүү их Бурханыг хайрладаг, бас бусдыг хайрладаг. Тэгэхээр мэдээж өшөө олон шинжүүд байх боловч өнөөдөр бид 3 шинжийг нь онцолж байна тийм үү. Яг л ийм сүнслэг насанд хүрсэн дайчдыг Бурхан өнөөдөр өөртөө ашиглахын тулд дуудаж байна гэсэн үг. Тэгэхээр итгэлийн буюу сүнсний нас нь балчир байгаа хүмүүс болон насанд хүрсэн хүмүүсийн ялгаа юун дээр харагддаг вэ гэхээр тэдний тулаанаас тэр ялгаа нь харагддаг. Тэгэхээр итгэлийн хувьд балчир хүүхдүүд бол хоорондоо хүмүүстэй тулддаг гэсэн. Хоорондоо тэмцэлддэг. Тэр үтгэл чуулган дотор итгэгч нар хоорондоо янз бүрийн байдлаар тэмцэлдэж тулалдаж, хэрэлдэж, маргалддаг гэсэн. Харин насанд хүрэх тусам итгэлээр төлөвшсөн нэгэн болол хүмүүстэй буюу бусдаа тэмцэлдэггүй. Тэдний дайсан хинбэ гэдгийг тэд мэддэг. Тэд харанхуй хүч буюу сатааны эсрэг, бузар муугийн эсрэг төр тэмцдэг гэсэн үг. За цаашдаа үргэлжлүүлээд хоёр дахь бидний чухал сурах ёстой зүйл бол сүнслэг аялагч хүний хувьд түүний амьдралынх нь гол цөм, амьдралынх нь төв нь Бурхан, чуулган, хүндэтгэл мөргөл байх хэрэгтэй гэсэн. Өөрөөр хэлэх юм бол сүнслэг аялагчийн хувьд тэр Бурхан төвтэй, чуулган төвтэй, хүндэтгэл мөргөл төвтэй явах ёстой гэдгийг энд бидэнд зааж өгч байгаа. Тэгэхээр бид нэр Тоолго номын 2 дугаар бүлгийг харах юм бол Израильчууд аяллаа туршид хэрхэн байрлаж, хооргонож байрлах ёстой гэдгийг энд зааж өгч байгаа тийм. Тэгэхээр Израилийн 12 овг аймаг 3-3-аараа өмнөд, хойд, баруун, зүүн гэж хуваагдаж байрлаад харин тэдний яг голд нь
майхан сүм буюу те эзний чуулган, эзний оршихуй, эзэн бурхан өөрөө тэдний дунд оршин байх ёстой гэдгийг тэдэнд зааж өгсөн. Тэгэхээр энд бол маш чухал утгыг агуулж байгаа. Маш чухал утгыг. Тэгэхээр бид нар одоо хуучин гэрээ номыг тэр чигээр нь харах юм бол те Израильчуудын хувьд бурхан тэдний бурхан байж, тэдний дунд оршиж, тэднийг удирдан дагуулж байгаа энэ түүхээс бид нар суралцдаг байгаа. Тэгэхээр энэ цөлийн дундуур явах үед те Израильчууд яг бурханыг ширтэн харж, бурханы оршихуй руу, бурхан руу явах, бурхантай хамт явах гэдэг энэ зүйлд суралцна гэдэг бол маш чухал утга байна. Тэгэхээр Израилийн дунд майхан сүм буюу эзний оршихуй, Шекайна буюу эзний яруу алдартай тэр гайхамшигтай оршихуй байж, эзэн тэднийг хөтлөн дагуулж удирдах те энэ гайхамшигтай түүхээс бид нар хамтдаа суралцна гэсэн үг. Тэгээ цөлийн аялал бол амаргүй, хүнд хэцүү гэж бид нар одоо ярьж байгаа те. За тэгвэл энэ аяллаа туршид Бурхны өгдөг онцгой амлалт нь юу вэ гэхээр I am with you, I am for you. Би чамтай хамт, би чиний төлөө гэсэн энэ онцгой амлалт байгаа. Авраамыг цөлд явах үед энэ гайхалтай амлалт ерөөл түнд өгөгдсөн. Дараа нь Исаак, дараа нь Яаков, Йосефийн аялал, Мөсегийн аяллаа туршиж гисэн Бурхан тэдэндээ хамт байж, Бурхан тэдний төлөө байсан гэдгийг бид нар уншдаг. Тэгвэл Израильчуудын хувьд ч гэсэн Бурхан тэдэндээ хамт байж, Бурхан тэдний төлөө яваа гайхамшигт түүхээс уншихдаа та өнөөдөр өөрийнхөө цөл мэт амьдралыг, цөл мэт аяллыг хараад те Бурхан надтай хамт байгаа шүү. Бурхан миний төлөө байгаа шүү. Тэгвэл би юунаас айх вүлээ гэж урам зоригтой энэ аяллаа үргэлжлүүлээсэй гэж эзэн Есүсийн нэрээр хүсэн ерөөж байна гэсэн. Тэгэхээр тоолго номыг бид нар харах юм бол те энэ аяллаа туршид яг үнэхээр итгэлээрээ Бурханыг чуулганыг хүндэтгэл мөрөглийг одоо гол төв болгосон тийм хүмүүсийн түүх болон за мөн өөрийгөө төв болгосон ийм хүмүүсийн одоо түүх ялгаа нь энд маш ихээр харагддаг. Тэгэхээр Бурханыг чуулганыг мөн одоо хүндэтгэл мөрөглийг төв болгосон хүмүүсийн амьдралд үргэлж ялалтууд, талархлууд, магтаалууд байсан бол эсрэгээр нь өөрийгөө төв болгосон хүмүүс үргэлж гомдлож Бурханы эсэргүүцэл гомдлыг гаргаж тэд нар унаж бүдэрч байгаа яг л ийм түүхүүд бидэнд сургамж болон энд гарч ирж байгаа. Тэгэхээр итгэгч хүн болгонд хоёр янзын Бурханд хандсан тийм итгэлийн бас нөгөө талаас тийм сэтгэлийн өчил байдаг гинэ. Эхнийх нь намайг аварсан Бурхан минь танд үнэхээр их баярлалаа. За харин хоёр дахь нь Бурхан минь би танд үнэхээр их гомдож байна гэж. Тэр энэ хоёрын хооронд бидний итгэл унаж, босож, бид нар ухаарч, төлөвшөж, суралцаж явдаг байна. Яг л энэ хоёр зүйлийн балансыг тааруулдаг тэр гомдол зөвхөрлийн дунд биднийг босгож, талархал, магтаал, ялалт руу хөдөлдөг зүйл бол бидний сүнслэг байдал буюу бидний итгэл байна. Тэгэхээр цөлийн аялал буюу итгэлийн аялал бол амаргүй, хүнд хэцүү гэдгийг тоолго ном бидэнд харуулж байгаа. Бид нар энэ аяллаа төгсгөл хүртэл явахын тулд Бурханы хүч чадал бидэнд заавал хэрэгтэй. Тэр онцгой хүч чадал юу вэ? Аяллаа туршид бидний өдөрдөж төгсгөл хүртэл дагуулах онцгой хүч чадал гэдэг бол Бурханы нэгүсэл юм аа. Тэгвэл Бурханыг төв болгож, чуулганыг, хүндэтгэл мөрөглийг амьдралынхаа гол төв болгож байгаа хүний хувьд Бурханы нэгүсэл үргэлж хангалттайгаар түүнд өгдөг бөгөөд тэр нэгүслийн хүч чадлаар тэрээр аяллаа үргэлжлүүлж бас тэрхүү нэгүслийн хүч чадлаар аяллаа дуусгаж чаддаг юм аа. Тэгэхээр өнөөдрийн хэсгээс суралцах бидний 3 дахь зүйл болвол сүнслэг аялагч хүний хувьд Бурханы араас явах ёстой. Өөрөөр хэлбэл эзэн Бурханаа дагаж явах ёстой гэдгийг энд бидэнд зааж өгч байгаа. Тэгэхээр аялал бид нар хаашаа явах вэ гэдэг нь чухал ч гэсэн хинтээ явах вэ гэдэг нь маш их чухал. Мөн хэрхэн явах вэ гэдэг нь маш
чухал байдаг. Тэгвэл бид энэ аялал Бурхантай хамт явна гэдэг нь маш чухал юм. Та Есүс Христийн дагалдагч мөн үү? Яаж мэдэх вэ? Та урагшаа хар. Үнэхээр таны урд Есүс Христ явж байна уу? Та Христийг дагаад энэ аялалд явж байна уу гэдэг нь маш чухал асуулт. Тэгээ бид нэр тоолго номын 2 дугаар бүлгийн 31 дугаар ишлэл болон за яг энэ хэсгийг харах юм бол Израильчууд те энэ цөлийн аялалд хэрхэн явах вэ гэдэг дарааллыг энэ цувааны дарааллыг энд гаргаж өгч байгаа. Тэгэхээр энэ аяллаа хамгийн түрүүнд нь буюу те урд нь майхан сүмийн голд орших гэрэний авдар буюу эзний оршихуй. Эзэн бурхны яруу алдар Израилийн урд үргэлж явах ёстой. За яг үүний араас эхний 3 овг аймаг жагсаж явна. За тэгээд араас нь майхан сүмийн гол хэрэгслүүд явна. Тэгээд дахиад 3 овг аймаг явна. Араас нь дахиад майхан сүмийн үлдсэн хэрэгслүүд яваад тэгээд хамгийн сүүлд нь бол Израилийн үлдсэн 6 овг аймаг жагсаж те хамтдаа явдаг байсан байна. Тэгэхээр энэ дараалал нь маш чухал байгаа. Тэгэхээр энэ дарааллын хамгийн урд нь хэн байгаа вэ гэдэг нь маш чухал байна тийм үү. Тэгэхээр Израилийн урд нь Мөсө биш, Аарон биш, Бурхан явж байгаа гэдгийг бид харах хэрэгтэй. Энэ гэрэний авдар гэдэг бол те эзний оршихуйг илэрхийлдэг. Эзэн удирдан дагуулж байгаа тэр амьдралыг энэ өгүүлж байгаа байхгүй. Тэр итгэлийн амьдрал гэдэг бол бид өөрийнхөө дураар, өөрийнхөө хүслээр явдаг биш. Бурхан бидний урд явдаг, Бурхан биднийг дагуулдаг тийм амьдрал юм а гэдгийг харуулж байгаа. Заримдаа яагаад ч бид нар яарад Бурханы урд гараад явах гэдэг те. А заримдаа болохоор бид нар бүр энэ цуваанаас ингээд хоцроод явах гэдэг. А гэтэл бид нар яг эзнийг дагаж дуулууртаар явах, хэрхэн явах вэ гэдгийг тоолго ном инхүү биднэрт зааж өгч байгаа байна. За тэгэхээр хүний амьдрал бол яг цөлийг туулж байгаа урт удаан аялалтай адилхан. За итгэлийн амьдрал бас яг үүнтэй адилхан юм а гэдгийг бид нар эхний хэсэгтээ хамтдаа үзэж байна. Тэгвэл эзэнтэй хамт байхад, эзний нэгүсэл бидэнтэй хамт байх үед эзэн бидний урд байж тэр биднийг хөтлөн дагуулах үед бид энэ аяллаа төгсгөж чадах болно гэдгийг хамтдаа бүгдээр өргөжтүүлэн суралцах болно. Тэгэхээр аяллаа итгэлийн энэ аялалдтай та хизээч ганцаараа биш юм а гэдгийг та ойлгох хэрэгтэй. Ягаад гэвэл ганцаараа та энэ аяллаар явж хизээч чадахгүй. Английн алдартай нэгэн теологч believing without belonging буюу те Бурхантай юм эсвэл бусдад хамааралгүйгээр итгэлийн амьдралд байх боломжгүй юм а гэдгийг онцлон хэлсэн байдаг. Өөрөөр хэлбэл энэ итгэлийн амьдрал бид Бурхантай харилцах харилцаа холбоо. Тэгээ Бурханаас хамаарах энэ хамаарал. За нөгөө талаас чуулгантай буюу итгэлийн гэр бүлтэй хамаарах харилцах. Тэгээ энэ харилцаа гэдэг бол бидний итгэлийн амьдралд гол түлхүүр болсон маш чухал зүйл юм а. Үүнгүүгээр бид нар энэ аяллаа өргөжтүүлэн явж чадахгүй гэсэн үг. Урт удаан аялалд Бурхан бидэнд хэрэгтэй, мөн итгэлийн ахын дүүс нартайгаа бид нар хамт явах учиртай гэдгийг бид нар үргэлж санацгаая. За тэгэхээр өнөөдөр бид 3 зүйлийг хамтдаа энэ эхний 2 бүлгээс суралцлаа. Сүнслэг тулдаанд зогсохтой итгэлийн хувьд төлөвшсөн тэр нэгэн гэж хэнийг хэлэх вэ? 3 зүйлийг ярьсан. Сүнслэг тулдаанд оролцох чадвартай, итгэлтэй, хүч чадалтай нэгэн. За хоёрт нь ямар ч үед Бурханд илүү их итгэл найдвараа тавьдаг тэр нэгэн. Гуравт нь Бурхны болон бусдыг хайрлах хайрын харилцаа холбоондоо илүү өссөн, илүү хайрладаг тэр нэгэн гэж бид үздсэн байна. За дараа нь сүнслэг аяллаар явах хүний хувьд тэр бол Бурхан төвтэй, чуулган төвтэй, хүндэтгэл мөргөл төвтэй байх ёстой юм. Тэгээд энэ аялалд Бурхан бидний урд явж Бурхан биднийг удирдан, Бурхан бидний хөтлөн дагуулах ёстой гэсэн энэ чухал зүйлсүүдийг бид нар хамтдаа суралцлаа. Тэгэхээр ах トゥ уснараа бид нар итгэлийн аяллаар
аялан явж байна. Бурхны гайхамшигтай нэгүсэл таныг үргэлжлүүлэн энэ гайхалтай аяллаар хөтлөн дагуулаа зогсохгүй барай хүртэлтэй энэ аялын төгсгөл хүртэл гайхамшигтайгаар хөтлөн дагуулах болтугай. Инхээр бүгдээрээ Бурхантай хамт урагшаа аяллаа урам зоригтойгоор үргэлжлүүлцгээе. За ингээд өнөөдөр би тоолго номын эхний 2 бүлгийг үзлээ. Тэгээ дараагийн хичээлээрээ бүгдээрээ үргэлжлүүлэн тоолго номороо уулзцгаая, хамтдаа суралцгаая, хамтдаа аялцгаая.